За нэг асуулт байна. Гол асуулт. Энэ жил шүгийн төвлөхийн хөвөлд шин төвлөх ба. Тэрийг таасан үнд нь энэ хоол ижих үү? Аврал бодох шүү дээ. Нямбаа нэг тийм. Манай өсгөө авч мус гоё хоол юм. Би бас яхаа өөртөө таарахын сайхан. Янзын сайхан тийм авах хийж. Ингээд тэр баяр наадамд хүн болгон дор үрнэ таавар дэвшүүлж байгаа олон сайхан хүчнүүд байж байна. Тэгээд энэ шин залуу сайхан салтнууд дундаас л одоо төрүүлнэ бахтаа гэж бодож байгаа. Энэ олон сайхан арслангууд байна. Түрүү жилийн баяр наадмын түрүү өх Батмагнаа гэж танаа нутгийн Баянгорын арсланчул сайхан барилдаантай хүн байж дээ тийм ээ. За тэгээд тэр хэн байна? Манай Орхон баяр байна. Манай аврах сургуулийн төгсөгч нар манай алдрын одоо тамирчид өнөө эсвэ даргын удирдлагууд байж байгаа улсуудаа. Тэгээд Орхон баярыг байж, Батмагнааг байж гэж бодож байгаа би. Оюун болдогоо би бас гордол оюун болд ч нь бол байгалаасаа заяасан өвгөлтэй хүн шүү дээ. Тэгээ оюун болд тэрт нэг ижилхэн шинэ хоёулаа өмнө дэрэг. Тэгээ хоёулаа одоо би өндөр хаанд төрсөн, аймгийн төвдөө төрсөн, оюун болд өмнөдөр төрсөн. Тэгтээ оюун болд бол нэг 3-4 настай, 4-5 настай энд ирсэн хүн. Аав нь энд байгаа Цэргийн ангийн энэ хэрлэгийн хөдөө арал Дэлгэр хаан сумын байрладаг Цэргийн ангийн адууч нар ирсэн хүн. Тэгээ энд өссөн байхгүй. Тэгээ дээрээс нь өрсөлдөгчөө дандаа хүнд байдалд тавтай байдалд нь одоо ингээд хараад байхад энэ хүүхдүүч яаж яах вэ? Ерөөсөө зүгээр тавтай байдалд нь тэгээд амраагаад байгаа байхгүй. Цэрвүү барьцнаас тавтай байдал, Сэнжиг цэрвүү барьцнаас зайнаас ч тавтай байдал, цэрвүүгээс тавтай байдал. За тэгээд золгоо дэлгүүс шуудганд хүрсэн ч гэсэн дандаа нөгөө хүндээ ямар ч тэг эвгүй байдалд нь байлгахгүй, дандаа тавтай байдалд нь байлгасаар гоод тэгээд хүн хаяна гэдэг чинь их хэцүү байхгүй. Би дээр тэлдэг. Тэгээд тэр юмыг заасан юмыг бол хин оюун болдвол их сайн сурсан юм байна. Тэгээд сая нөгөө нэг тийм бүх сайн барилж мэдэн шүү. Тэгээ нэг доопон элдвээ юмд хэлэмэнд ороод нэг хэсэг нөгөөдхөө мартагцсан. Тэгээд сая барилдаж ихснээс хойш ирээд нөгөөдхөө сэргээгээд аваа жаахан дээр л үзээд байгаа. За юм болдогоо бодож байгаа. За Батмагнаа, Орхон баяр. За тэр Отхон Бямбатхон тийм ээ. Бямбатхон. За тэр манайхыг төгссөн Арангаан бөхөлөг дэвжээний алдрын одоо тэр Сүхбат. За лав гэрлийг их найдаж байгаа. Ягаад гэвэл өсгөө битэрийн ярьж байгаатай санал нэг тэр олон улсын спорт тэр тусмаа бүхэн барилдааны төрлүүдээр тэр тусмаа олимпийн спортын төрөл бүхэн жилүүд барилдаанаар өсгөө битэрч хоёулаа одоо би жудо самбын хүндэжинд өсгөө маань жилүүдийн хүндэжинд барилж ирсэн хүн. Бид тэр хүндэжинд барилж ирсэн хүмүүсийн бол мөрөөдөл бахархал байхгүй. Хүндэжинд бүхэн жилүүд барилдааны 120 билүү. 120-д одоо 2 удаа дэлхийд пеналд гарсан хүн шүү дээ. Нэг пеналд гараад мөнгөн медаль, дараагаар нь хүрэл медаль авсан тийм ээ. Тэгээ тийм өндөр зэргийн хүн чинь бол одоо би ер нь сайн барилдах үүрэгтэй л гэж би үздэг хүн дээ. Би тийм л хэдэг улсуудыг би дөрвөлтнгээ таавар дэвшээлээд байх юм. Өсгөө маань юу гэж бодож байгаа юм бол. За. Өсгөө авар маань. Заавал зүрх алгагүй шүү дээ. Заавал таарахгүй шүү дээ. Заавал таарах шалгахгүй шүү дээ. Гэхдээ энэ чинь ер нь бол яг одоо өнөөдрийн сайхан барилж байгаа энэ арслан авраг орч байна, арслан заанууд байна. Ер нь их хол зүрхгүй тийм тааврыг бас аврах маань ярьж байна л та. Ер нь 9 жилийн төрүүлсэн манай Батмагнаа бол одоо бас сайхан барилдах байх гэсэн юм бодол байгаа надад. Тэгээд барилдааны явц болгон барилдаан болгоноос өөрийнхөө алдааг олоод хараад яваад байгаа баг. Өөрийнхөө сайхан барилдааныг зэгцлээд, эмхлээд яваад байгаа баг. Нилээн жоохон тийм зоримог юм. Зоримог тийм ширүүн хөдөлгөөн дээр нь тэр том наадам дээр нь алдаа гарчих байл гэж би харж байгаа. Тэрнээс бол одоо Батмагнаа маань их сайхан барилдах баг. Манай Орхон баяр байгаа. Одоо ер нь бол бас барилдааны хувьд бол одоо 2 удаа төрийн үзүүр төрөнд сайхан үлдчихлээ шүү дээ. Тэгэхээр бол их одоо унаад аваа ам авах гэх юмудаа бол засцаалаад ингээ сайхан яваад байгаа. Ер нь бас барилдаан бол их нягтшүү дээ нэг талаасаа. Тэгээ яг одоо өөрийнхөө үндсэн барьцсан юм дээрээ хөрвөл сайхан яваад барилдчихдаг. Зоримог тийм нэг имэх юмуд байдгүй. Ийм сайн талтай. Тэгээ одоо Сүхбат залуугаал нэлээд сайн барилдах байх гэсэн би бас юм бодол байгаа. Тий. Материал сайтай гоё бүх юм ба тий. Материал бол одоо маш сайхан. Тэгээд нэг жоохон тийм хөдөлгөөний тийм нэг шилжилт маневр гэдэг юм уу та тий.
Тийм барилдааны жоохон манай сая яг тэр авраг хийлээд байгаа шиг тэр өрсөлдөгч бөхөө нэг жоохон хүнд байдал дандаа нэг эвгүй байдалд ойлгож яадаг. Хүний бүхэн гэдэг чинь ерөөсөө нэг тийм бүхий хайрцаг гэж байдаг шүү дээ тийм ээ. Яг ингээ хайрцаглаад өөрийнхөө үндсэн юм хайрцагт орсон бүх бол ер нь тэгээд нэг тийм хөдөлгөөнд оруулж тэндээс нэг хийж хайна гэдэг үл их хэцүү. Тэгэхээр тэр үндсэн одоо байрлалыг алдуул, үндсэн зогсолтыг одоо алдагдуулж иж балансыг гэдэг юм уу тийм баланс алдуулж иж тэр бүхэд мэх хийж одоо унах тавх асуудал яригднөхөөс яг хайрцагтаа өөрийнхөө барьцанд ороод ингээд атсан өөрийнхөө хайрцагт оруулсан зогсож байгаа хүн дээр очиод мэхийн гэдэг бол бараг өөрөө унахын зомдол юм шиг л. Яг байна. Санагдсан шүү дээ. Яг байна. Мөнхөрд нь арцах чинь аваа сайхан байгаад байгаа шиг. Тийм мөнхөрд нь Би барилдаан дандаа үзэж чадахгүй юм л да. залуу маань одоо 14 настай л одоо оюу нэг аав нь бас сайхан би атаа шинэ өөрөө над дээр одоо шавар ууж ингэж авчиж байсан. Яг өнөөдрийг хүртэл бас сансан хүртэл бас барилчихгүй байна. Яг үнээр. Гэтэ том хүн ч одоо бас арал ихтэй хүн. Тэгээ сайхан жацтай өөрөө бас хүний хэлсэн янзсан зүйлүүдийг их сайхан ойлгож авдаг хөөе. Айтайхан биз? Тий, юм хэлээд өгөхөөр тэр өөр төрөө сайхан тусгаад. Тэгээ сая энэ жил ч одоо хаалтын барилдаанд их сайхан барил. Харин тийм байна. Гурван сайхан заарыг цуулж хаяад ингээд төрүүллээ. Харин би тэгээд 25-26 хаалтын барилдаанд. Энэ Тэгээд 5 гэрэл бол одоо яхахгүй миний бол одоо бас нэрлэх гээд байгаа залуучуудын нэг л дээ. Ингээд одоо тэр экспортер хичээсэн гэдэг нь шал өөр юм байна. Тэгээ манай Зоригт Батар гэж одоо мундаг залуу. Зориг бол одоо хаан ч юу яаж болохгүй. Хэдийн даваач гарчиж одоо боломжтой юм. зүрх тавтай юм аа тий. Тэ зориг зүрхээрээ сайхан барилтан. Тэгээд мэдээж тэр үнд яаж хүч байхгүй байх уу. Тэгээд мэх арга мэх байна. Тэгээд хурд байна. Ингээд нийлэхээр тэгээд дэшээ гараад ирвэл ер нь сайхан барилдах байх гээд. Ингээд нэг ийм хэдэн залуучууд байх юм манаас ухаад мөнгөд маань байна. Зоригт Батар маань байна. 5 гэрэл цаа дараагийн 2 сайхан астан байна. Бэн ботхон астан байна. Одоо бас өөр хүмүүс барилдаа та тийм ээ. Мундаг ташаа тийм. ер нь сайхан шүү тийм ээ. Тий. Монгол ухад чинь бол хүн өөрийгөө илэрхийлэх бүх боломжийг тавиад өгсөн. Заавал тэрэн дээр өөр нэмэлт хөдөлгөөн илүү дутуу ай шавар гаргаж хэрэг байхгүй. Өөрийнхөө тэр онцлогийг харуулж чаддаг бөхөл манай Бэн ботхон шүү бас тийм ээ. Тий. Сайхан. Тэгээд энэ дээр яг улсуудад дэлгэд өөрийнхөө л би энэ уламжилж ирсэн бүхэн асуудламжид